бид энэ боловсрал эрүүл мэндийн асуудал дээр их тийм нам дор дуугаар ухаан зарж бодит байдлыг ойлгож нөхцөл байдал дүн шинжилгээ хийж ярих шаардлагатай болчиход байна. Ийм одоо эмзэг сэдвээр бол их тийм хоорондоо ялангуяа хууль тогтоогчд маань хидэр ёдор гэж хэрэлдэж уралдаж популизм хийж ерөөсөө болохгүй. Ялангуяа энэ сэдвүүдээр улс төр гэж ерөөсөө болохгүй. Ч одоо үнэхээр энэ эх орны ирээдүй энэ гэрэлт ирээдүй ярьж байгаа бол бид энэ дээр яг шийдлрүүд чиглэж ярих хэрэгтэй. Тэр шийдэл дээр яг мэрэгэн ухаанаа уралдуулж Монголын парламент хууль тогтоох замаар хяналт хэрэгжүүлэх замаар засгийн газартаа бас чиглэл өгөөд хаана асуудал вэ түүнийг нь оншилж ярихгүй болохоор энэ нэг тийм одоо морин туурайн төвөргөөс шиг хүчтэй салхи шиг болоод дуусчдаг. Эцсийн эцэд хохирж байгаа нь нөгөө багш нар нөгөө салбарынх. Тэгээ хүүхдүүд Монголын ирээдүй өгч.